сайн байцгаана уу? Та бүхэнд Camstyle блогийнхаа шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Энэний урдны дугаараар та бүхэнд Сэлэн аймгийн Сүхбаатар хотын орчмын сонирхолтой газруудаас танилцуулсан. Тэндээсээ би ороохон хөдлөөд шүнэлж давхсаар агаад Сэлэн аймгийн баруун бүрэн сумын нутаг амар өсгөлөнд хийдийн хажууд эвэн голын ирэг дээр ирж хонлоо. Зуны дэлгэцэгт болж байгаа болохоор сайхан дулаахан хонлоо, сайхан газар бууж чадлаа. Нэгэн тийм сайхан газар зориод ирсэн болохоор унтаад авах хүсэл байсангүй өглөө 4:30-д босоод 5 гэж наашаа ирээд бараг 3 цаг бичлэг зураг гэж явлаа. Учир нь амар өсгөлөнд хийд маань өглөө орооны нарандаа маш гоё харагддаг. Улаан хүрэн хамтай, сүм дуган, алтан ганжиртай, төрөл бүрийн чимэг бодог. Одоо декорац өндөртэй учраас өглөө орооны наранд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тэмч учраас зураг дарж бичлэг хийхэд гоё гардаг гэж боддог учраас эртлэн ирж цаг зард суусан маань энэ юм багамаа. Нэгэнт амар өсгөлөнд хийдэд ирсэн чи та бүхэнд одоо хийдэг хадлаар товчхон танилцуулъя. Энэхүү хийдэг 1727-аас 1739 оны хооронд барьд байгуулсан бөгөөд Манжи хааны зарилгаар анх дугаар богд зан базарт зориулан бүтээж бэлгэлсэн байна. Одоо түүний баталгаа болж энэ урд байдаг Ямпай гэдэг хаалгыг харахад ойлгомжтой байдаг. Энэ Манжи хааны зарилгаар өгдөг тийм тусгай хаалга байсан гэж байгаа. Энэ бол Монголд 3-4 газрын Ямпай хаалга байдаг. Хамгийн нэгдүгээр одоо миний байж байгаа амар өсгөлөнд, хоёрдугаар богдын музей, гурав дахь нь Чойжин ламын музей. Би энэ гурав дээр л харж өөр газар санахгүй байна. За нэг иймэрхүү газар ирчээд байж байна. Тэгэхээр архитектурын хувьд энэ бол тийм баялаг хийцтэй Манж хятад төвд Монгол ийм архитектурыг хольж бүгдийг шингээж хийсэн дөрвөлзөн хийцтэй ийм сүм дугнууд. Яг оргил үедээ 6000 орчим ламтай байсан гэж байгаа. 40 гаруй сүм дуган датсан байдаг. Ийм гоё газар байсан. Тэгээд энэ газар Монголын анх дугаар богд зан базар болон 4-р богдын шарилыг хадгалдаг байсан гэж байгаа. Одоо бол гэхдээ алга болцсон хаана байгаа мэддэхгүй байна. Ярьдаг юм хэлмэгдүүлэлтийн үед алга болсон юм уу, хизээ алга болсон мэдхгүй. Ямар ч хэлсэн сургаггүй алга болцсон. Гэхдээ зарим хүмүүс болохоор хэлмэгдүүлэлтийн үед аваад иш гаргаад явцсан байж магадгүй. Эсвэл хаана ихтэй аваачаад хүн болохооргүй нууцсан гэж бас ярьдаг юм байлаа. Олдчул сайхна тийм ээ. За тэр нэг тиймэрхүү. Одоо энэ ард харагдж байгаа энэ дугуун датсан. Дугуун хурлын дугуун нь шүү дээ. Энэ болохоор дэлхийд цор ганц гэж тайлбарлагч хүүхэд над хэлээд байгаа байхгүй. Яагаад тэгэхээр дээрээсээ юм байгалийн гэр шууд дугуун дотроо тусах болцоо та. Гэрэлтүүлэг нь шууд байгалийн гэрлээр хийгддэг. Нэгдүгээр их юм онцлогтой. Хоёрдугаарх нь бороо хор орохлоор борооны ус шууд заалны голд байгаа дөрвөн шиг юм дөрвөлжин багнаар нэвт доош урсаад гадагшлаа явчихдаг. Ийм онцлогтой учраас энэ бол дэлхийд цор ганцаа гэж байгаа. Хийцний хувьд бол үнэхээр ханга дөрвөлжин хийцтэй, улаан хүрэн ийм бодогтай, алтан ганжиртай, төрөл бүрийн чимэглэлүүд үнэхээр ханга хийцтэй. Ер нь энэ амар өсгөлөнд хийдийн дугуун датсан энэ хийдийн орчин бод үнэхээр тансаг. Байгалийн хувьд ч гоё, хийцийн хувьд ч гоё. Тийм одоо бидэрт ингээ өгч байгаа гэрэл зурагчин, контент бүтээгчид, видеочдын хувьд ч гэсэн өгж байгаа тэр үр өгөөж шимэн аюу гоё. Ийм гоё үзэсгэлэнтэй, фактуртай, чимэглэлтэй, хийцтэй болохоор зураг дарахж, видео хийхэж үнэхээр аль ч талаас гоё харагддаг. Ийм дөрвөлжин хийцтэй болохоор өнцөг болон бүртээ гоё харагддаг. Ийм хийд байгаамаа.
оны хилмигдүүлэлтээс хойш энийг 1944 онд улсын тусгай хамгаалтанд авсан гэж байна. Энийг бол одоо ингээд дахиж оролдож болохгүй шүү. Энэ ингээд улсын хамгаалтанд байгаа шүү гэж авчаад хурал ном бол хурж эхлэх юм шиг байгаа. 90-ад оны ихээр нэг арт сувсгалын дараа Монгол хурал дугуйн шашин шүтлэг дахин сэргийж эхлэхэд амар хувьсгалын тэтийг ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр дахин сэргээн засварлаж эхэлсэн. Тэгэхэд энэ голын зохичин дугуйны дотор лав битүү малын бууц одоо бас дүүрэн байсан гэж байгаа. Тэрийг тухайн үеийн лам нар маань хичнээн хоногл шууд алж гадагсан зөөж гаргаж хөрсийг гаргаж байгаа шаллаад бурхан шүтэнэ залаад одоо шинээр хурал номоо хурж эхлээд ингээд үйл ажиллагаа эхэлж исэн гэж яригдсан байлээ. Одоо энд бол ингээд дулаан ороогүй цагт бол нөгөө хурал номоо хурдгүй байлээ. Чи дотор нь өвлийн үед бүр амар хөт. Одоо ингээд ийм үед гэхэд энэ дотор ч аягүй сэрүүн байхгүй. 20 минут ном хураа сурахад л хүн бол даарч эхэлдэг гэж байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр чинь 5 сарын 20-ны өдөр гэхэд чинь лам нар ойрхон гэр дуганд номоо хурж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд 6 сарын 1-ээс хойш дулаараад эхлэхлээр энэ дотор лам нар маань буцаж ороод одоо хурлаа хураад яг үндсэн одоо хурал номынхаа яг дэг жагийн дагуу ахаад хуралдаад эхэлдэг юм байна. Тэр үеэр нөгөө томоохон хэмжээний ном хурлууд маань болно. Жишээ нь бомбны дахилганы өвчлөл ном энд болдог. Амар өсгөлтийн цамын бүжгийн хурал бол бас алтар цуутай. Тэр бас энэ зуны дэлгэр цагт болдог. Гэх мэтлээ олон том хурал номууд хурдгаас гадна өдөр тутмын хүмүүсийн одоо мөргөлчөд жуулчид үзэж харах гэж зорж ирж байгаа хүмүүсийн хөлтөл байга тарагдаас. Зуны дэлгэр цагт бол бүр гайхамшигтай их хүнтэй болдог ийм газар байгаамаа. Тав хүн зорж ирэх хэрэгтэй, үзэж харах хэрэгтэй. Энэ сайхнаас одоо амар амгалан мэдрээд өөрийгөө сайхан ариусгаад үр хөвгөд ажил төрөл гэр бүл бүх юмаа даатгаад явж болно. Нэврэн голын ирэг дээр энэ орчин байгалийн сайханд майхан саваа бариад сайхан амраад зугаалаад одоо мэдлэг мэдээл цуглуулад сайхан байгуулад явж хот бол үнэхээр харамсахааргүй гоё газар шүү. Хамгийн гол нь бид нар монгол хүн монголчууд тав хүн соёлтой аялал сурах хэрэгтэй. Ирсэн газараа хог шороо тарилгүй. Тэгээд тухайн орчноо хүндлээд ингээд явах хэрэгтэй юм шүү. Үнэхээр сайхан газар учраас тав хүнийг бас ирж үзээсэй гэж би хүсэж байна. Миний хүсдэг тэр зүйл бол юу гэхээр хүн бүхэн наашаа ирж энэ сайхныг үзэх хэрэгтэй шүү гэдгийг л хэлж хүсдэг юм шүү. Тав хүн манаас миний урьж байгаа урилгыг хүлээж авч заавал ирж үзэж сонирхороо гэж хүсэж байна. За, камертай аяллаа дугааруудыг Апу компани, Шунхлаа компаниг хинттгэдэг. Мөн Монны сулан Даншиг групп хамтран ажилладаг. Тэгээд ивент тэтгэгчд болон хамтрагчдаа аялагчийн зүгээс, гэрэл зурагчны зүгээс маш их баярлалаа гэж хэлж байна. Та бүхэн маань миний аяллыг хүрээлтэлтэй болоход хамгийн том дэмжлэг тус үзүүлж байгаа хүмүүс шүү. Байгууллагууд шүү гэдгийг хэлмээр байна. Мөн түнчлэн блогийн үзэн сууж байгаа эрхэм мөндөд үзэгч таа ч гэсэн миний энэ блогийн дэмжигч туслагч юм шүү. Та бүхэндээ бас дэмжиж тусалж яваад чин сэтгэлээсээ баярлж байгаагаа хэлмээр байна. Энэ хүртэл үзсэн та саб дарж амжаагүй бол subscribe дарахаа мартваа. Мөн лайк, комент, шеэр гээд тусламж дэмжлэгүүдээ өгөө бас битгий мартаарай. Ингэж бид нар илүү олоолаа болж илүү хүртээмжтэй илүү олон хүнд миний блог хүрч эхлэх юм шүү. Тэгэхээр дэмжлэгээ бас хайрлаарай гэж хүсэж байгаамаа. Ингээд өнөөдрийн дугаараа энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн сонирхолтой дугааруудаар эргэн уулзцаая. Тун удахгүй та бүхэнд илүү сонирхолтой, илүү гоё газрыг төлөвлөх болно. Баяртай үзэгчтэй. Peace.